шоу Улаанбаатар хотоос та бүхэнд хүргэж бэлэн болсон байна. Ингээд ихцгээ манайхаа. Монгол өөртөө. Mongolia. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр Bossa, Coffler Block, Bonobon дэлхийн үйл бөмбөгийн аврагтай хамтран ажиллаж байна. Өчигдөрхөө эхэлсэн байгаа манайхаа. Тэгээд хамтран ажиллаж байгаа ерөнхий ивент тэтгэгчтэй баярлалаа. Bonobon, Coffler Block. Аргентины шигшаагийнхны зураг байна энэ дээр. Месси. Энэ 7 хоногт бас ч гэж харьцангуй сенсац багтаа байсан. Гэхдээ л маш олон үйл явдлууд боллоо. За Сураан скутертэй холбоотой хууль 7 хоногийн төгсгөлөөр батлагдлаа. За улсын хурал руу нийгмийн даатгалтай холбоотой хууль бас орж ирж байгаа шүү гэн. Татварын хууль хэлэлцэгдлээ. За дээрэс нь маш олон сенсацууд бас энэ 7 хоногт болсон байна. Тэгээд бүгдээрээ нэг нэгээр нь үзцгээе. За Улаанбаатар хотод ч одоо маш олон хүмүүс оркчлтын төвшин өндөртэй байдаг. За тэгэд би бол сүүлд өөрийгөө бас одоо энэ гадны орнуудаар явж байгаад орк гэдгийг бол ойлгосон байгаа. За энэ оркчлттой тэмцэж байгаа бас нэг хүн байна. Самаа та одоо энэ настаа тогтоо хүн байж энэ галтайг нь хайж байгаа байхгүй та. Уураа төвчөс сурах хэрэгтэй баха. Би харин аккорд сүмбэ гэж би юугаа үзүүлээ. Энэ харин аккорд сүмбэ гэдэг би өөрөө энэ аккордны хүн байгаа. За намайг аккорд сүмбэ. Аккорд сүмбэ. Жинхэнэ нэр аккорд сүмбэ. Миний иргэн үйлхэн дэр энэ би тавьж харуулах гэдэг. Аккорд сүмбэ. Одоо үлдсэн 50 насаа аккордын зориулнаа гэсэн. Аккорд гэдэг нь одоо яг л ингэж савлуу сургаа тэгээд энэ одоо гэрийн шал хийх гэдэг. Хунцар хамгийн одоо бүх бат шалгаа гарнаа л гэсэн. Энэ одоо сурагчдын түүсэн л юу? Тэгээ түүсэн хүүхэд нь өөрөө нэг ийм муухай үнэртэй байдаг юм уу гэд асууж яана гэсэн багштай. Үнэхээр аккордонд бол дурлсан. Одоо энэ чинь өөрөө нэг тийм муухайч үнэртэй биш болцсон юм бил. Гой англи үнэртэй шүү дээ. Сүүлийн одоо үлдсэн 50 насаа аккордонд зориулнаа л гэсэн. Бүр сүүлд яг жинхнээсээ тэр нэрнийхээ бүр ингээд симбл нь болцсон биз дээ. Үнэртч юм шүү дээ. Амар гоё үнэртэй гэж. Гэхдээ тэр саяны түрүүний ах ямар муухай юм бэ? Заадаж биш дом гэж. Гөө нойронгоос би аккорд гэсэн байна. Тэгээд зүгтээ бүр айсан байгаа. За энэ яг мэдрэл муутай гар энэ өстө алуулах юм байна гэж. Тэгээд аккордтай хийх тэмцэл нь бол айгүй гоё явж байна. Нэрэл одоо Улаанбаатар хотч ингээд харж байгаад яг машинаасаа шууд ингээд аккордка хайж байгаа хүмүүс маш олон харагддаг. Тэгээд шаардлага тавихлаар уурлаад идэг. Тэгээд манайхаа ингэж машин дотор нэг хөөхөн савтаа явж байна. Тэгээд тэр сав руугаа хийж яагаад тэгээд нэг одоо хогийн савнд хавьвал зүгээр шүү дээ. Тэгээд аккорд сүмбэ ах бол маш зөв юм хийж байгаа юм байна. Хүүхдийн талбай, за тэгээд сургууль, цэцэрлэг ерөөсөө бүр хаасайг бол аккорд байдаг тий. Тэгээд аккордка бүгдээрээ зөв хайцгаая. Тэгээд аккорд сүмбэ ах бол маш зөв хөдөлгөөн өрнүүлсэн аккордка түүгээ. Тэгээд дээрэс нь юу хийнэ гэсэн бэ? Шал хийнэ гэж, гэрийн шал хийнэ гэдэг шүү дээ. Маш олон одоо хэрэгтэй байгаа юм байна. Тэгээд хэрвээ аккордка хаймаар байгал савнд тэгээд аккорд сүмбэ ахад өөрөө битгий хэрэглэлээр яваас тээ. Зойлооч үстэй юм гэж мөн битгий тэгэрээ. Ирэх жилээс нэг юмны үн нэмэгдэнэ гинэ. Цахилгаан дулааны үнийг нэмж байгаа талаар эрчим хүчний зохицуулах орноос мэдээллээ. Тодруулах юм бол эрчим хүчний салбарын алдагдлыг бууруулах, үнийг бодит өртөгт ойртуулах зорилгоор дулаан цахилгааны суур үнийг үе шаттай нэмэхээр болсон. Тэгвэл ээлжинд суур үнийг 5% нэмэх шийдвэрийг эрчим хүчний зохицуулах орноос гаргажээ. Уг нэмэгдэл нь энэ сарын 5-ны өдрөөс хэрэгжиж байгаа. Монгол улсад ус дулааны салбаар үнийн томоохон зүрх үсэж ирсэн. Эрчим хүчний зохицуулах орны мэдээллээр дулааны эрчим хүчний борлуулалтын үн болоод бодит өртгийн хооронд 80% зөрүү үүсдэг юм байна. Тухайлх юм бол дулааны тариф 1 гигакалори тутамд 33862 төгрөг байгаа бол бодит өртөг нь 62960 төгрөг байдаг юм байна. Уг зөрүүг улсын төсвөөс болоод салбарын байгууллагад өөрсдөө алдагдал хүлээх байдлаар нөхөж ирсэн.
Манай дүртгийг 80 гаруй хувиар нэмэх шаардлага байгаа. Цаашид иргэдийн амьдралд дарамт нэмэхгүйгээр үе шатаагаар нэмэгдүүлнэ гэж холбогдох байгууллагуудаас нь мэдээлж байгаа юм а. Юу гэсэн бэ? Энэ сарын 5-наас гэсэн үү? Оо за. 5-наас ус дулаан 2-5% нэмэгдэх юм байна. Мэдээж дулаан бол одоо байхгүй болцсон байгаа. Тэгэхээр цахилгааны үн нэмэгдэж байна гэсэн үг байна. Тэгэхээр одоо бол эхэлсэн гэсэн үг шүү дээ. Тэгээ ямар ч байсан цахилгаан дулааны үн 5% нэмэгдэж байгаа юм байна. НТV телевизээр хосын харилцаатай холбоотой бас нэг мэдээ авсан байна. Энэ кинон дээр ингэж байхад одоо надад ингэж гоё хандах хэвээр намайг ойлгож өгөх хэвээр энэ кинон дээр баг магадгүй эрэхтэй амьдралаа золиослоод тэр эмэгтэйтэй хамт амьдарч байгаа кино байлаа гэхэд би одоо өөрийнхөө тэр амьдрал дээр энэ хүн надад юу ч золиослохгүй байна. Надад хайр хүн болов уу гэдэг ийм буруу хүлээлт үүсээд идэг юм байна л да. Хувийн орон зай гэдэг за зүгээр Facebook код одоо ихэнх асуудын донд байдаг. Би кодын мэддэг ордог гэд. Энийг бол би ёстой хувийн орон зайг нь хүндлэхгүй байна гэж хардаг. Эн чинь миний одоо орон зайлахгүй да. Гэвч яагаад би заавал тэр хүнийх рүү орох ёстой юм? Яагаад магадгүй найз нөхдөдөө чатлах чатанда би манай нөхөр уншчих үе дээ гэж тийм айсан байдалтай те миний маазыг ойлгохгүй байх үү дээ гэдэг байдалтай байх хэрэгтэй гэж. Яа, амар хүн зэдээр ярьж шээ. Гэхдээ яг одоо нөхөр нь унших гэсэн илүү эхнэрүүд нь бас унших тохиолдол бас байна. Тийм тэгээд ер нь нэрээ бас бодоод байсан чинь. Гэхдээ ер нь ингэдэм билээ хүүхнүүд ингэж хоорондоо ярьж байгааг би сонссон заяа. Дээр ингээд ийм баар нэг хүүхнүүд хэрвээ танаа нөхөр хувийн орон зай гэж ярьж л байгаа бол цаанаа нэг хүүхэнтэй шүү гэдэг яриа би сонссон. Тэгэхээр одоо ямар ч байсан хичнээн ийм одоо зөвлөгөө өгж байгаа ч гэсэн нээлттэй ил тод байгаас одоо ямар ч сонголт авах. Үзээ бүгдийг нь үзгээд сонголттой харахгүй. Тэгээд хамгийн гол нь ийм юм билээ шүү манайха. Амьдрал бол кино бол биш. Тэгээд би бинийгээ хамгийн гол нь ойлголцоод хоорондоо сайн ярилцах нь чухал юм билээ шүү гэж бодож байна. Өөртөө мангар итгэлгүйшээс хаа нэгдэгээс нэггүй хараад байгаа юм шиг амар. Ер нь бүсгүйчүүдийн зөв шүү. Хамгийн ладрын тэгж төгсдөг. Хүн төрөлхтний баяр цэнгэл болох хөл бөмбөгийн дэлхийн аварга эхлээд явж байна. За тэгээд энэ нь зориулаад Boss Olympics-ийн маань 50 саяын шагналын сантаа урамшууллыг хөтөлбөрөөр зарласан байна. Та бүхэн Mogul Extreme, Bonobon, Kofler Blocking алийг авсан байж болно. Та баримтаа бүртгүүлээд энэхүү урамшуул хөтөлбөрт оролцох боломжтой болох юм байна. За юу байгаа юм бэ гэхээр 50 инчийн Samsung-ийн зурагт PlayStation 5, AirPod 4 гэдэг ингээд маш олон шагнал байгаа. Дээрээс нь та бүхэн харж байгаа Аргентины шигшээ багийн зураг энэчээ байгаа. Та бүхэн бас энэ 2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аваргын албан ёсны мерчийн бөмбөгийг авах боломжтой. Мөн албан ёсны Аргентины багийн өмсгөлийг бас хожих боломжтой юм байна шүү. Хамгийн гол нь 14 хоног болгон маш олон азтныг тодруулах хүсэл эрмэлзлээр дүүрэн энэхүү урамшууллыг хөтөлбөрөөр зарлалцсан явж байна. Тэгээд та бүхэн Kofler Block, Bonobon, Mogul Extreme-с аваад урамшуулалтад оролцоорой манайхаа. Баярлаа. Баярлаа боссогийнхаа. 50 сая штэ манайхаа. Ав, хоч 50 сая төгрөгийн шагналын сантаа суулаад хөтөлбөр эхэллээ. Амтд наваад азтан бол та Kofler Block, Bonobon, Mogul Extreme брендийн бүтээгдэхүүн худалдан аваад баримтаа бүртгүүлээд супер шагналуудын эзэн болоорой. Samsung брендийн H50 ухаалаг телевизэр, Apple AirPods 4 чихвч, PlayStation 5 хөл бөмбөгийн пүүц худалдан авах эрхийн бичиг, FIFA 2026-гийн албан ёсны мерч болох Аргентины багийн өмсгөл, FIFA 2026-гийн албан ёсны бөмбөгийн азтан болоорой. 14 хоног тутамд азтан додорно. Хугацаа 7 сарын 31 хүртэл. Одоо оролцоод азтан болоорой. Өнгөрсөн 7 хоногт яригдсан ашигт малтмлын тухай хууль энэ 7 хоногт ч гэсэн яригдсан. За тэгээ өнгөрсөн 7 хоногт нөгөө Батнайрамдлын юм яриад ингээ явсан шүү дээ тий. За тэгээд энэ 7 хоногт бас байнгын ороогоор яригдсан байна. Үннийг хэлэхэд за би тэнэгтэй оруулж ирж байгаа да. Маш галтай үйл шүү дээ. Тэгэхээр одоо ороод ирсэн төсөл дээр хэдүүлээ ажлын хэсэг дээр засаа сайжруулаа явуул дээр бах уу. Нэг ч гэсэн дуустдаггүй яриаг дуусгаж ажил болгоё.
Хоёрдугаарт бол дагаж мөрдөх журмын тухай хуулиар эсвэл тогтоолоор энэ зэсийн амнаатыг шийдэж болно. Олон сайн зүйл байгаа шүү дээ. Лицензээ чөлөөлж гин, хариуцлагатай болгож гин, бичил уурхаа гэсэн замбраагүй юмыг зэгцэлж гин, уул уурхаан хаалтын нөхөн сэргээлтийн зардлыг өөрчилж авдаг болж гин. За ингээд хөргөд амин нэмчилдээс би тэнхтэл ийм хууль оруулж ирж байгаа. Өөр хүн бол энэ галтаа хуулийг барьж авахгүй гэдгсэн чинь яг тэрэн дээр нүгэн дээр тоглоо сайн зөрөгт хажуунаас нь орж ирсэн. Эсвэл одоо тэнэг болчиход байгаа бол юу ажиллаа өгч хэрэгтэй. Түрүүн би бас одоо тэнэггээ хэлцэндээ уучлал хүсье. Ер нь нэг үгүй хэлэхэд улс төрийн зориг гаргаж л авч ирж байгаа. Улс төрийн зориг гаргаж л авч ирж байгаа. Галтаа. Би зүгээр энэ салбарууд дээр ирсэн хүмүүс бол зүгээр сайд байжгаад явсан гэж бодоод байгаа. Таныг нэг ажил хийх гээд байгаа юм байна. Сая би зүгээр хариулт сонсоод сууж яхад би тэнэг дулдаал энийг оруулж ирж байна. Гэхдээ энэ дэр чинь ажил хийх гэж л очиж штэ. Ажил хийж байгаа хүн тэнэг гэж болох ёстой юм бол мэдхгүй. Ер нь бүгдээрээ тэнэг байвал яа дээ. Тэмдэм сайтай. Тэгэхээр би энийг зүгээр хариултуудаа бас тоглоом наргаа гэхээс илүүтэй энэ үеийн өмнөх таны сайдууд чи ажил хийгээгүй шүү. Одоо энэ сайд сайн болж байгаа хүмүүс бол ажил хийж энэ дээр зэлтрийн гацаанд орчоод байгаа энэ бодлого энэ үйл ажиллагааны хэрэгжилтэд гаргана. Ингэчид та сайд болсон. Ингэчид таныг ерөнхий сайдаар томилсон байх. За уг нь бол үнний ортол юм байна. Нэрнгээсээ одоо манай Монголын уул уурхайн салбар бол одоо ингээд үнэхээр нэг мухар гудамжинд ороод одоо хайчих нь мэддэхгүй болсон нэг иймэрхүү байдалтай л байна. Тэгээд дээрэс нь манай Монгол улсын нийт экспортын 92-3% нь зөвхөн уул уурхайгаас хамааралтай байдаг. Тэгээ яах нь мэддэхгүй нөгөө уул уурхайн хууль нь ингээд хэдэн жил ингээд гацаад орж ирдэггүй ус төржилтөөс нь айгаад идэг нэг ийм байдалтай байдаг. Тэгээд яалтчгүй одоо үнэхээр тэнэгдүү маягийн хүн л оруулж ирэхээс өөрөө заавдлаа. Аргагүй болчиход байна гэж. Дамдны мөргөнд юу гэж. Гол нь сайн зоригтой байх хэрэгтэй шүү. За тэгээд сайн зориг бас нэг айгүй чухал зүйлийг хэлсэн. За би Батнайрамд гүшин өөрөө би замлал хэлж байна. Та бүх салбарыг ганцаараа уулуурхайг мэддэг хүн биш шүү дээ. Харин тий. Тэгэхээр ингээд зүйлүүдийг зөв ойлголоо. Өмнөх хөрөнгө оруулалтын гэрээ буюу одоо явж байгаа энэ асуудал дээр тусгай амнаатаар 34% орлуулад ерөн гаруул яа тий. Менежментийн төлбөрийг буурууллаа гэж баяр ташаадлаа яг эцсийн дүндээ зардал өсгөхөд үр дүн гарахгүй л гэсэн үг. За одоо зээлийн хүүгийн хилцээрийг бууруулах 7 жилийг бид нар байхгүй болгочлоо. Тэгээ хитэн жил үргэлжлэнэ гэд бид нар ингээд эдийн засгаа ингээд агшаагаад борц шиг хатаараа байлгаад байгаа юм. Тэгэхээр наад одоо ийм даварцсан яриа хэлцээрийн хувьд эргэдэг шнэ сууч чадахгүй бол тэгээд асуудлуудаа яагаад ер нь тэгээд яг хідүүлээ яг амсах хэвээр эсвэл зовлонгоо амсаад юм шийдэх хэвээр шүү дээ. Тэгээ бүх зүйлүүдийг ингэж ганцхан оюутлага болон нонтригоос болоод эдийн засгаа ингэж загшцаагаад багш эмчнэрийн хүүхдүүдийн асуудлаа шийдэж чаддгүй. Эрүүл мэнд нийгмийн даатгалын асуудлаа шийдэж чаддгүй. Бүтээн байгуулалтуудаа шийдэж чаддгүй. Ийм байдал дээр ингэж өөр өөртөө ингэ хүзүүндээ олс хийчихэд ингэ байгаад байж чад боломгүй байна. Тэгээ алтан хувцаагаа аваад хориг тавих эрхээ аваад тэгээд одоо тэр 34% хэдэн хувийн амнаатаар хэд ингэ солиод наад менежментэд оролцсон зээлийн үг бууруулна гэд үлгэр шилний цанаас мөхөлц толох хоёр болиул яа дээ. Үгүй яг үнэн шүү дээ. Үгүй тэр хараал эзэн 34%-аас болоод тэр компани ер нь ямар хүүтэй зээл аваад менежменттэй хэдэн төгрөг зарцуулах манайд ямар ч байдлын явахгүй. Тэр 34% нь өгөөд хэдүүлээ тэр роялти таксаа аваа сууж ил та. Тэгэхгүй тэгэл ингээд одоо ингээд зээлийн хүүгийг бууруулна энэ ч дахиад нөгөө менежмент хэрвээ тэр компани менежментийнхаа зардлыг өндөр гаргаад ашиггүй ажлууд тэр хүмүүсийг хогохгүй да ууг нь бид нар зүгээр л роялтигаа аваад татвараа аваад сууж явах хэрэгтэй хүмүүс واخхгүй юу. Сайн зураг маш зөв юм ярьж байна. Энэ нэг хараал эзэн 34%-аас болоод өдөр шөнөгөө хэрүүл өдөр шөнөгөө нөгөө нэг компанитайгаа барьцалтаж авсан заамтлцсан л ийм л юм болчиход байгаа. Нэр тэр энэ нишаасны энэ 34% зүгээр ингээд өг. Тэгээ тэрэндээ тааруулсан юм аа. Тэгэхгүй бол энэ Монголын эдийн засаг чи явхаа боллоо. Хөрөнгө оруулалт орж ирэхээ болчлоо. Одоо өстө нэг цорын ганцхан нэг хөрөнгө оруулагчтай тэр нь Рио Тинто. Рио Тинтогоос өөр ярьдаг юм байдгүй. Рио Тинтогоос өөр зодтолдог зодоо байдаг. Гэхдээ энэ ч одоо уг нь 5 6 7 8 ийм уурхай ажилуулад нэгнтэйгээ зодтолмооргүй шүү дээ. Тийм үстэй. Монгол улс хөгжмөр биш шүү дээ. Бүгдээр ингээд гаццсан. Нэг ийм балаа юм болоод байна. За тэгээд мэдээж энэ хууль эренгуут одоо өстө юу гэдэг лээ нөгөө нэг
Avengers гэдэг шиг те Монголын үе үеийн те бүх одоо хөсгөө эх орноо боддгоо 9 шидийн жагсагчд маань оюутлогын асуудлаар яриад жагсаж эхэллээ. Энэ хүн боловсролын толгой ямар вэ? Харж байгаа. Энэ болохоор оюутлогыг хаалгая гэж хэлэхдээ амар өөртөө итгэлгүй ойрлж байгаас оюутлогыг хаалгая гэж. За тэгээд энэ жигсаал дээр нэр энэ бол яг ийм альбом шиг жигсаал болсон шүү. Яг ийм цуглуулга шиг. Айгуу сон үе үеийн хөгшин залуу эр юм тэ од болцсон болоогүй зарим нь байртай болсон болоогүй гэдэг ингээд маш олон төрлийн жигсэж ирсэн. Тэгээд ямар жигсэж ирсэн үг дээр хамтаа харцгаа. За оюу толгой тэр нэг парк байгуулсан байлээ. Тэн дээр нэг Риотинто гэдэг ингээд нэг тэгэхэд тэндээсээ гарч байгаа усан нүртэл ингэж оргилж гараад буцаад доошгоо амар харамж гарч байгаа байхгүй. Манай гол 9 эрдэ орн бүх юм байна. 3 сая 500 монголчууд сар болгон энэс хувь авах ёстой. 500-аас $1000. Хөрөнгө оруулагч гэдэг нэрийн дор Монголын баялаг, Монголын ард түмэн дөрөс наалдахгүй. Тийм учраас Монголын ард түмэн өөрсдөө зүйсгэлээр өнөөдөр цугласан бид 11-нд оюутлогоор яв. Офшор гүйлгээнүүдийг хийсэн. Офшор гүйлгээнүүдийг Риотинто офшор гүйлгээнүүд хийсэн. Өнөөдөр байгалийн баялагтай эзэн бол тэмцэж бүх юмыг олж авахгүйс биш. Гэртээ суужээж олж авахгүй маа гэж хэлээ. Байгуулагдсан их хурд болгон засгийн газар болгон Риотинтогийн гар хүл болж ирсэн. Өргөтгсөн өстой хамгийн хүнд гарууд бүр баасан ихч хүртэл ирсэн явж идэв чи юу вэ? Уянгаа ирсэн явж мю ихч дунд нь явж гэн хүмүүс энэ ч юу вэ? Рагнар ах ирсэн явж гэн өстой бүр юу вэ те? Тэр одоо тэр хамгийн ихэнд гарсан охин ч одоо баг миний мэдхийн 3-7 хоногийн дотор 3 янзын жигсаалд орчлоо. Тэгээ яг ингээд сонсонгууд ерөөсөө эрүүл эсэх нь маш эргэлзээтэй байсан надад бол. Тэр ярьж байгаа юм ингээд ерөөсөө ингээд үсчээд ерөөсөө юу яриад байгааг нь ойлгомжгүй ингээд хүн болгоо ингээд яас. Тэгээд энэ бол минимум Отгонбаатар дуг цэцэг хоёр л дутуу байлаа энэ чи. Нэр бусд нь мараа бүгд байсан шүү ингээд тоосчгүй нэр ингээд бүгд байна. Гэт ингээд үе үеийн жигсэгчд ирсэн. Тэгээд одоо биднэрт оюутлогоос өөр ноолох тэмээ адуу одоо байхгүй болж тээ өөрхий. Тэгээд ганц л ноолдог юмтай. Тэгээд тэрийг тойрч хэрэгэлддэг. Тэгээд ийм жижигхэн болцсон ба шүү дээ монголчууд маань. Уг нь бид нар чинь ингээд маш олон төслүүд явуулаад ингээд амар олон юм дээр санаа зовоод бид нар ингээд эдийн засаг хөрөнгө оруулалтыг татчих хэрэгтэй байсан байхгүй. Тэгсэн чинь одоо ингээд нэг ганцхан зодтолдог, ганцхан ноолдог юмтай болсон. Ингээд энэ дээрээ зодтолдог байна. За тэгээд эдийн засгийн хөгжлийн сайд ер нь энэ хөрөнгө оруулалт ер нь ямар хуу болсон талаар бас ярьсан байна 7 хоногийн сүүлээр. Ялангуяа 2017 онд Монгол улс эдийн засгийн 17.5% хөргөж жилдээ 5 тэрбумын хөрөнгө оруулалт татдаг. Дараагийн Кувейт, Катар болно гэж дэлхийгээр шугж ясан хөрөнгө оруулалтын таатай орчинтой улс байсан. Тэр үед Монгол улсын татчихсан 5 тэрбум долларыг Төв Азийн Узбек, Казах, Киргиз гээд энэ 5 орнууд нийлээд хүрдэггүй байсан. Бид нар ингэж үнэлэгдэж байсан. Өнгөрсөн 30 жил бид нэг 50 тэрбумын хөрөнгө оруулалтыг татсан байна. 50 тэрбум долларын хөрөнгө оруулалт. Одоо Узбек улс дангаараа жилдээ 50 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг татдаг болсон байна. Энэ юугээгүүл бид нар бодлогын томоохон алдаанууд хийгдсэн байна л гэж үздэг. Бүс нутгийнхаа өрсөлдөөнд бид нар аль хэдийн ялагдаад эхэлсэн. Одоо Узбек, Киргиз, Казахстан амар сайн хөрөнгө татчихээн. Нөгөө бидний 10 жилийн өмнө байсан нөгөө хүмүүс чинь байха болцсон. Эднэр ойлгочод байгаа байхгүй. Гэхдээ энэ гадны хөрөнгө оруулалтыг татчихж манай улс хөгжих юм байна. Өөр ямар ч аргагүй мэн гэдгийг ойлгоцсон. А гэтэл манайхан нөгөө нэг эрүүл өвчтөнд мэддэхгүй баахан хүмүүсээ гаргаж ирэл тэгэл ерөөсөө өдөр шөнөгүй их орон гэж уйлсаар байгаа л тэгэл ядуу зүдүү тарчиг амьдралтай хэвээр үлдчихэж байгаа. Тэгээд бүгдээрээ бодоорой. Тэгээд ямар ч байсан үе үеийн бүхэл жигсэгчд маань оюутлогын эсрэг одоо оюутлогоо авъя гэдээ одоо явж байгаа шиг байна. Тэгээд тэгэхээр яг энэ хэвээрээ одоо яг Монгол улс маань яах юм байгаа бүү мэдээ. Тэгээд би надад зүгээр тэгж бодогдсон шүү дээ. Яг энэ гэхдээ яг жоохон юм гадны нөлөө байдаг юм шиг санагддаг ш надад. Яг нэг ийм хууль мөл нэг хөрөнгө оруулалтын хууль ч юм уу нэг ийм яагаад ирэхлээр ингээл нөгөө гарууд маань ингээл шил мэлээ зүгэл гараад ирдэг. Тэгээ нэг тийм юм байдаг байж магадгүй шүү. Би бол тэгж бодод байгаа шүү. Санаа бүс нутагта
мяа байлгах сонирхол бас байх шиг байна шүү. За одоо жуулчны улирал эхэлж байна. Монголчууд маань одоо энэ жил чинь юу гэлээ physical Asia үзсэн маш олон хүмүүс ирнэ гэдээ хүлээлттэй байгаа. За тэгэд эхнээсээ ирээд одоо хурим мурмаа хийгээд эхэлжээ. Манай гайхамш сүйт бүсгээ бүгд нь авч. Аз жаргал гэрхийгдээ бүсгийг хамсдаа хийцгээе. Тэгээд сүйт бүсгээ кэрийг бүгд нь авцгаая. Энэ хурмаа яг энэ Монгол ёс заншлын дагуу хийж байгаадаа маш их баяртай байна. Та нар манд бидний хурмд ирсэн явдал баярлалаа. Та нартай чэстэгдээсээ талархаж байна. За ямар ч үсэн ингээ гой хурим мурмаа гэх. Гэтэ манайхаа яг одоо нэг хэдүүлээ нэг уул уурхаагаас мөнгө олдог маа гэхэд яг жуулчтаасаа нэг хэдэн төгрөг олж идэхгүй. Тэгээ яг нэг энэ мүүдтэй гараа бүгдээр гэлтэй баярлалаа. Нэг юм гой сэтгэл төрүүлэх хичээгээд нь шүү дээ. Тэ баруун аймгийнхаа өргө явдсан гэдэг. Эн чинь бас энийг зохион байгуулагч бас хөөргөн хэдэн төгрөг олж байгаа тий. Хэдүүлээ яг л нэг ингэж л ажилтмаар смарт байна шүү манайхаа. Энд чинь жуулчдаг чинь мөнгө гэдэг бүгдээр бодороо тэгээд яг бид нар нөгөө сайл бол бэлэн баг шүү гэн сав маань харин бэлэн байна үү те. Тэгээ бүгдээрээ бодцгоо тэгээд энэ жил бол наадмар маш их олон жуулчд ирэх бах. Тэгээд хэдүүлээ маш сайн бэлдэх хэрэгтэй байна. Тэгээд Монголд эхнээсээ ирээд хурим мурмаа хийгээд эхэллээ шүү заамч. За Улаанбаатар хоттой холбоотой дараа 7 хоногт сонсгол зохион байгуулна гэсэн. Маш их хэмжээний мөнгө үрсэн байна. За тэгээд энэ юунд хаана өргөцсөн бэ гэдэг талаар одоо сонсгол зохион байгуулах юм байна. За тэгээд энэ 7 хоногийн ихээр одоо хуучин хотод ажиллаж исэн хүмүүсийн талаар бас улсын хурлын гишүүд ярьжээ. Тэр даваа далаа гэж нөхрийн кейс бол өөр ихе одоо тэр эхнэрийн хамаар дөхөд ансаар 5.5 тэрбум төгрөг шууд шилжүүлж авна гэдэг бол тэнэг зориг шүү дээ. Дамин юм шүү. Гэхдээ би тэгтээ нэрээ энд итгэхгүй байгаа. Харин ч эхнэрийнхээ дансаар мөнгө авдаг тийм балаа юм гэж юу. Арай гүү хэлбүүд юм ч дөө гэж бодоод байгаа. За тэгээд дээрэс нь нөгөө сэлб дэд төвгээл нэг амар их юм ярьсан. Нөгөө нэг дунд нь нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын тэргүүлэгчийн компани 200 гаруй тэрбум төгрөгийн тендерт ялцсан малцсан гэдэг. Ер нь тэр сэлб дэд төвийн асуудал чи юу болсон бэ гэдэг талаар бас мэдээ авсан. Сэлб 20 минутын хот төсөл зарцуулсан 500 сая Америк доллар болоод хүүгийн төлбөрийг 2027 онд хамтд нь бүрэн төлчд барагдуулах ёстой маа. Иймээс ч үлдсэн 1 жилийн хугацаанд тухайн төслийг бүрэн дуусгаж мөн зах зээлийн ханшаас өндөр үнээр 100% борлуулж чадахгүй бол Улаанбаатар хот өрөө төлж чадахгүй хүрэх эрсдэлтэй болсон. Тиймээс энэ төслийг засгийн газарт шилжүүлэх байдлаар Монгол улсын татвар төлөгчдийн мөнгөөр зарагдаагүй байрнуудын мөнгийг төлөөлөх хувилбарыг ч ярьж эхэлжээ. Юу гэвэл одоо сэлб дэд төвийг байгуул барилга орон сууцчлалтын яамд өгч байгаа. Зангидаад явна. Зээлийн одоо эрсдэл асуудлуудыг ярина гэсэн юм юмнууд явж илээ. Би албан ёсоор бас одоо хариу өгье. Тийм асуудал байхгүй. Төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс зээлийн хүүгээ төлөхийн тулд 1 м квадратын үнийг 4.6-аас 4.8 сая төгрөгөөр худалдаалах шийдлийг нийслэлийн иргэдийн төлөвчдийн хурал дээр танилцуулж байсан. Тэгвэл салбар яамнаас тус төслийг үнэлж үзээд 1 м квадрат байрны өртөг нь 3.9 сая төгрөг гэж тооцсон байна. Иймээс ч борлуулалтын үнийг 4.2-оос 4.5 саяын хооронд байх боломжтой гэж ярьжээ. Хин энэ 7 буудал 4.5 саяар байр аваа сууж явах юм ч доо. Энэ бүтэн фейл шаацсан төсөл шүү. Гэхдээ энэ чи арай жоо хотын төврүүгээ авсан дээр үсттэй 4.5 саяар. Энэ ийм хийдэг байхгүй энэ балаанууд. Тэгээ 27 онд бид нэр бүх мөнгөө өгж дуусгах хэрэгтэй байна. 27 онд энэ байшин баригдаад зарагдаад мөнгөний аваад тэгээд өрөө төлөх хэрэгтэй бараг 600 бараг 700 сая долларын төлөх хэрэгтэй байна. Ийм новшин юм хийдэг байхгүй да энэ. Барилгын компаниар бариулсан бол хизээч ийм новшин юм хийхгүй. Энд чи татвар төлөгчдийн мөнгөөр хийж байгаа учраас ийм новшин юм хийж байгаа шүү дээ. Хэрвээ чи хийсэн бол 3 сая төгрөгөөр зараад тий шүү дээ. Тий яг үнэ тий. Тэгээ 7 буудалд хэн 4 сая 500-аар байр авах юм бэ? Солиорцсон юм бодож ямар амар амьдралаас тасарсан юм чи ямар чоожо даргын байшин биш дээ ч одоо тийм үстэй. Чоожо даргын байшин ч баг анх бараг 2 сая хэдэн зуутаа гарч ирсэн шүү бас. Арай ч ийм солиорцсон үнэтэй байгаагүй. За дээрэс нэг л их зам тавиад ийсэн. Тэгээ тэр зам нь бас ямар байгаа бүгдээр. Содон хорооллоос гэмтлийн эмнэлэг хүртэлх 6 игний автозам явхан хүний гарцыг шийдээгүйгээс 2 сургуулийн 50000 орчим сурагч болон ойр орчмын оршин суугчид өндөр эрсдэлтэй нөхцөлд зорчиж байна. Энэ бяцхан хүүхдүүд шиг ийм хүүхдүүд өглөө болго яг энэ 21-ээс
3 4 дугаар хороол хүртэлхийн замаар ямар ч гарцгүй замаар гардаг. За ингээд зам гарахад ер нь хэцүү байдаг энэ замыг ингээд гарахад машинаас айдаг уу? Айдаг. Гарц тавиул болох гэдэг. Эцэг ихтэй эцэг ихгүй харгалзах хөнгөөр явж байгаа. Би өөрөө ч хүртэл хүмүүсийг чирээд аваад гарч л байсан. Энд одоо яаралтай гарц саргалгаа хийж өгөхгүй бол энэ үнэнхээр аимшигтай бүс байгаа шүү. Нэгдүгээр. Хоёрдугаар энд автобусны буудал байхад энэний ямар юм нэг хурдны зам гэж салиараад байгаа юм бэ? Хурдны зам учраас гарц саргалгаа хийхгүй гэж хэлсэн гэсэн энэ хороонд 23 дугаар хороонд би тэрийг сонссон. Хурдны зам. Та нар өстөгөө өөрсдөө 4 км алгаа дээр гарцаараа гарцгаа гэж. Үгүй энэ нэгдүгээр хорооллын арын зам дээр биш энд л чихээ арал хэрэгтэй юм шүү. Тэ? Энэ муу 5 м зам дээр шинж 6 игнэ зам гэдэг чинь бүр амар том зам биш үү те. Тэгээд буруу газар арал тавиад тэгээд нөгөө арал дээр нь бас нэг машин гараад зогссон байлоо өөрхий. Өнгөрсөн 7 хоногт зургийг харсан уу? Хүн биш машин гардаг арал хийгээ айтсан. Тэгээд жинхэнэ арал тавих хэвээр газар арал нь байхгүй хэвээр нэрээ. Үгүй харин ийм хийгээд байгаа байхгүй да. Тэгээд дээрэс нь одоо барилга байшин барихлаар ерөөсө хоорондын займаа байхгүй болчихно. За миний би яг одоо за жинхэнэ утгаараа бетонон одоо ширэнг гэж хэлж болох үс юм нөхцөл байдал донд зогсож байна. За гэхдээ энэ хайрт хүүхдэд зориулагдсан сургууль, цэцэрлэг, хүүхдийн аюулгүй байдлыг бүрдүүлсэн чөлөө цагаа өнгөрүүлэх тохиолдолтой бүтээн байгуулалт зэрэг огт харагдахгүй юм дүр зурагтай байгаа юм байна. Анх мэдээж судалгаа явах. Судлахад бол ерөөсөө ерөнхийдөө энд 3 блокоор баригдана л гэжсэн. Намайг яхад бол тэгээд цэцэрлэг түрээлэн юм байгуулагдана гэж тухайд ярьжсэн чинь яг байранд ашиглалтанд ороод ирсэн чинь тодтолгүй хэд хэдэн блок цутгаал гаргаад ирчих. Өө манай хайл эзэний чинь төлөвлөгдсөн байсан гэл. Юун сэлб диддэг байгаа сте тий. Хоёрхан ч ерөөсө зүгээр олдсон газар дээр юу яах юм бэ наана цэцэрлэг бариад яхан зүгээр байшин барьчих гэдэг ингээд зүгээр ингээд хоорондоо ингээд нөгөө яг ингээд очрлж байгаа хүмүүс шиг юм байшин барьсан юм. Яг манайх айгүй хурдан барьчдаг юм аа тий. За яаж байгаа найз энэ завсраар хүн багтах нь үгүй байшингууд нь барыг ингэж явах. Хоорондоо бүр энэ нүүр мөрөө тулааш энэ. Ой сайн оо гэж барыг ингээд цонхоороо би биэндээ ингээд тавих маа гэж маа тамхилгоо гэж. Гар гаргаал би биентэйг уулзсан. Жинхэнэ ширэнг шатсан байхгүй. Тэгээд эн чинь одоо тэгэл дахиад нөгөө хотын захиргааны төл. Ерөөсөө өмнө нь тэгээд ардаа ажил хийгээд яваад нэгэд идэг нь ийм л юм хийгээд исэн баг. Нэг л ажил хийсэн юм байна. Тэг яг дараа нь ингээд ямар новшин юм хийсэн байсныг ингээд бүгдээр харж болж байна. Тэгээд дараа 7 хоногт улам илүү дэлгэрэнгүй ямар төсвийг юун зарцуулсан бэ гэдэг бүгдээрээ хамтдаа сонсцгоо мэдээж энэ дараа 7 хоногт бөөнл юм болох байлгүй. Тэгээд нэр юугаа туулын хурдны замаа юу нь явуулах юм шиг байлээ шүү нэрэ манайхаа. Гэтэ туул гол дээр явуулахгүй жоохон хажууд тийш болгож жагаад явуулахар болж байгаа юм шиг байлээ шүү. Тийм байна. За монголчууд маань одоо бас сонирхолтой юм сонирхдаг хүмүүс юм аа. За тэгээд нэг залуу хоббигоор Монголд юу авчирсныг бүгдээр харцгаая. Анх бол стайдаг байсан. Ялч ч нөгөө нэг араатай анти гэдэг утгаараа жоохон дотроос ингээд жоохон айц төрөөд идэв байсан. Хажуугаар ингээд зөрөөд явж монгот нь дээ. Хамуу биеэж хангалчаал. Бүгд жижигхэн байхтай шүү дээ. Жижигхэн байхтай. Энэ удаадаа бол яг хав. Наалаага бас нэг Африк явуулахар шийдсэн. Энэ шийдвэр нь бас жоохон тийм. Миний хувьд бол бас тийм. Вау, Монголд арслан гэж жижиг ямар амар юм бэ те. Арслантайгаа тоглож Монгол эргэлдэж. Энэ залуу болохоор өөрөө бас амтан сонирхдаг залуу юм шиг үлээ. Тэгээд өөрөө маш олон төрлийн амтантай тэгээд арслантай болмоор байна гэж одоо тэгээд арслангаа авсан байгаа. Амтны дэлгүүртэй юм байлээ. За дээрэс нь бас ер нь монголчууд энэ Африкт байгаа амтныг их сонирхож шүү. Бас нэг хүн бас нэг юмтай болох гэдэг юм санаж. Монголд болохоор энэ хэмээн хариултын дэгдэхээ нийлээ олон удаагийн давтамжтай хэд хэдэн оруулж ирсэн баг. Юугаар дэгдэх хэжгээр нь харамсалтай нь болохоор яг өсгөж үржүүлээд томруулаад үржүүлсэн хүн бол байхгүй баг. Одоо хэрвээ би энийг инкватор тийгээд дэгдэхээ гаргаж чадах юм бол анхны тохиолдол болох. Тэмээ хариулт олон болгоод үржүүлээд унж үзье гэж ер нь бол боддог. Зарим нэг кино минь дээр тэмээ хариул унаад уралдаад идэг. Вау! Манай монголчууд ихтэй амар амбицтай байгаа зү тэ. Шууд ингээл ерөөсөө тэмээ хариултаа болно, арслан бартаа болно тэ ингээл. Гэтэ яг хөө тэгээд энэ залуугийн энэ хүсэл мөрөл биелээсэ тэ.
бас Монголд нэг хүн тэмээ хариул унтсан явж бол бас гоё өстэй те. Өө юу аа нэг шиг юмгүй те. Зундаа л унахал баг л та. Тэгээд гоё тэмээ хариулын мах идээд тэмээ хариулын гоё дээр суугаад уралдаж мурдвал гоё шүү дээ. Тэгээд Монголд ийм сонирхолтой амтнд хижээдэг бас үржүүлэг хийх гэж явж байгаа хүмүүс байд юм байна. Гоё гоц тээ. 1938 оноос хойш цэвэр тунгалгыг хүмүүст мэдрүүлж байгаа Столичная брэнд надтай хамт байна. За энэ бол энэ нэр нь хүмүүс гайхаад лээ. Столичная гэхэлэр нөгөө стол буюу ширээ гэдэг үгтэй анруудах шиг лээ. Энэ бол столица буюу хот гэдэг үгний гаралтай. Тэгээд хотын архи гэсэн утгатай ийм утгатай мэл шүү. Тэгээд яагаад ийм цэвэр тунгалаг байд юм бэ гэхэлэр 6 удаа нэрдэг. Дээрээс нь хус модны нүүрс болон кварцын шүүлтүүрээр шүүдэг учраас маш цэвэр тунгалаг байд юм байлээ шүү. Тэгээд та бүхэн 80 жилийн түүхтэй домог болсон цэвэр тунгалаг энэхүү брендийг амсч үзээрэй. Столичная. За махны үн өсөд байгаа. Хэвээ амар юм болж байгаа. Махны үн гэдэг чинь ер нь монголчуудын хувьд амар чухал юм биш үү? Ер нь би сүүлийн үед л айгүй ойлгож байна. Ерөөсө бүгд л махны үн ярьж байна. За тэгээд ордон дотор махны үн ярьсаа. Зүгээр жишээлбэл богийн мал хоньны махан дээр ингээд жишээ 10 жилийн өмнө 26 мянган төгрөгөөр 4 кг мах авдаг байсан. 2021 он хэмжээ нь яг ингэж багасж байгаа байхгүй юу? 2 кг болж. Одоо 2026 онд 26 мянган төгрөгөөр 980 г мах худалдаж авч байгаа. За яг дараа жил эдийн засгийн хувьд засгийн газар яг энэ чигээрээ муу ажилласаар байх юм бол эрх баригчид популизм хийсээр байх юм бол сандал суудлын маргаан өрнүүлсээр байх юм бол за ингээд одоо мах одоо тэгээд энэ махаага бариад явцгаасан тэгээд улсын хурлын чуулганы үүдэн дээр тавьсан те. Тэгэхээр тэр яг анхны нээд хэсэг нь амар байгаас те. Яг юм хөшөө шиг юм хар ямаар ингээд яатсан те. Яг surprise болоо. За ингээд гэсэн чи шууд хар ямаа ингээд яасан чи цаанаас нь махнууд. Тэснэ яг энэ махнууд яг байж байгаа дууссан чинь бүгдийг хин ч юм аваа явцсан байлээ. Чи үнэтэй цайтай юм чинь тийм биз дээ үлдээж болохгүй шүү дээ бүгд. За манайхаа үзүүлээд дуусла махаа аваа явах уу гэдэг. Сүүжний ясмаас бас ордонд байлгаж болохгүй байх гэж бодож байна. Тэгээд гişүүдээс бас асуусан нөгөө мах тавьсан байсан нөгөө юунууд сэтгүүлчд чи одоо энийг юу гэж бодож байна гэж асуусан. Би махаад явах цогтой байна. Ер нь бол нэгдүгээр чи хөдөөний юм, хоёрдугаар хөдөөнөөс сар болгон тэр нэг жоохон мах авчруулаад болоод айл болгоно имерхүү байгаа. Тэгвэл мэдээж ийм боломжгүй айлууд бас зөндөө байгаа. Тэгэхээр энэ айлуудын асуудлыг бас бид нар тодорхой хэмжээнд шийдэх гэл ингэ байж хамгийн гол махны үн өсөд байгаа юм бол нэгдүгээр Баруун аймагт 5 аймаг шүлхий гарчаад Баруун 5 аймагаас орж ирдэг мах багасчаад байгаа хэрэг. Тийм учраас ийм асуудал байна. Дамт нэм нэрэд гэж байна. Илдэвтэй сурчлага шийдсэн согсож байгаа шиг тий. За тэгээд олон гишүүнээс махны үн асуусоо. Тэгээд яг хөө тэгээд заавал мэдэх албагүй л тий. Би ч одоо баг махны үн мэдэхгүй л байгаа. Тэгээд өөрхий бүгдээрээ л нэг сайн мэдэхгүй гэдгээ л хэлж илээ. Тэгээ хамгийн гол нь энэ юу яатсан юм шүү. Би бол ингэж бодоод байгаа шүү. Энэ махны үн яагаад өсөд байгаа вэ гэхээр энэ баг махны үн гэхээс энэ Монгол банктай холбоотой үзэгдэл болоод тах шүү манайхаа. Би бол тэгж бодож байгаа. Тэгээ энэ хараа хамгийн гол зөвхөн махны үн өсөхгүй байгаа шүү дээ. Жигд бүх бараа бүтээгдэхүүнүүдийн үн өсөж байгаа гэдэг чинь Монгол төгрөгийн худалдаа авах чадварыг алдагдуулсан байна л гэсэн үг шүү дээ. Ер нь цаагаараа. За тэгээ дээрэс нь одоо хөдөлмөрийн өсний доод хэмжээг нэмнэ гинэ. 2016 онд доод хэмжээ 192 мянган төгрөг, 2017 онд 240 мянган төгрөг, 2019 онд 320 мянган төгрөг, 2020 онд 420 мянган төгрөг болж нэмэгдсэн бол ковидын дараах үнийн өсөлтөөр шалтгаалж 2023 онд 550 мянган төгрөг, 2024 онд 660 мянган төгрөг болон тус өсгөж байжээ. Харин өнөөдрийн байдлаар 792 мянган төгрөгийн босхийг мөрдөж байгаа юм. Сүүлийн 10 жилд доод цалингийн хэмжээ бараг 4 дахин өссөн мэт харагдах боловч энэ хугацаанд амжиргааны өртөг, мах, сүү, шатхууны үн хэд дахин өснийг иргэд мэднэ. Ер нь ингэж байна манайхаа.
одоо бид нар чинь ингээл татвар буулгана гэж яриад байгаа шүү дээ. Одоо ингээд хөдөлмөрийн өсний доод хэмжээ нэмэгдчихлээр ялгаа авахгүй дахиад нөгөө нэг бараа бүтээгдэхүүнүүд чуг нэмэгдээд эхэлнэ. Дээрээс нь хөдөлмөрийн өсний доод хэмжээ гэдэг чинь айгүй муухай. Яг хамгийн одоо чадвар багтаа ч гэдэг юм уу те хамгийн бага цалингийн хэмжээгээр цалинждаг хүмүүс хортой. Яг гэвэл тэр хүмүүс одоо ажилгүй болох магадлал нь айгүй ихсчихдэг. Тэгэхээр нэгдүгürt, хоёрдугаарт татвар буулгана гэдэг байгаа шүү дээ. Гэтэл манай хэд маань цаагаараа мөнгө хевлээд бидний карман дахь мөнгийг үнгүүдүүлээд авах юм бол энэ татвараас ч хортой үзэгдэл шүү. Эдийн засгийн Хенри Хазлит хэлсэн мэт. Яг нь татвар ингээд нэмчихлээр хүмүүс мэдээд ингээд эн чинь ингээд эсэргүүцэх боломж олгоод байд юм аа. Гэтэл мөнгө хевлээд төгрөгийн худалдаа авах чадварыг одоо тэр тухайн валютын худалдаа авах чадварыг унгах замаар та бүхнийг татварлаад авах юм бол энэ бол хамгийн муухай хорлонтой татвар байдгийг шүү гэж хэлсэн мэт. Зөвхөн Хенри Хазлит ч Милтон Фридман гэдэг одоо эдийн засгч хэлсэн байдаг тийм. Энэ зүйл яваад байгаа юм шүү дээ. Монгол банкныхын цаагаараа бидний карман дахь мөнгийг үнгүүдүүлэх замаар татварлаад байгаа юм биш үсттэй гэдэг бүгдээр маш сайн бодороо хичнээн бид нар татвар буулгаад Монгол банк тэнцээ мөнгө хевлээд засгийн газрыг санхүүжүүлээд байгаа юм бол энэ бол эсэргээрээ бүр хамгийн хорлонтой татвар болж хувирдээ шүү. Тэрийг бүгдээр маш сайн бодороо. За хонхны хоёр болж байна. Маш олон хүүхдүүд төгсөж чинь. За дээрээс нь их сургуулийн оюутнууд төгсөж чинь. Талбай дээр чинь гой хувцастай ганган чамин хүмүүс явж байна. За тэгээд энэ олон төгсөлтүүд дундаас олонний анхаарал татсан нэгэн төгсөлт байсан юм байна. За сайн байцгаана уу? Мөнгө анхны баярын минь төргий. За баярлалаа. За ингээд харахад дандаа бүхий медалууд ах шиг байна. Хэдэн жил барилдж байна? За яг одоо бол 4 настайгаас барилж гисэн 14 жил. За би бас яг адилхан. Бүх барилдж явах хугацаанд 14 жилийн хугацаанд гаргаж ирсэн хамгийн том амжилтаас 16 наснда сумын зам болсон одоо хамгийн том амжилт маань юм уу та. Би сая U17 насны усаа авах хүрсэн үндэсний бүхий. Одоо Ээшээ сайн өгөө тэгээд зуны наадмуудаараа сайн барилдаад улам дээшээ болох юм төлөв юм да. Би бас тийм хүлээлттэй хамгийн наадмдаа сайн барилдах зорилготой. Вау, ямар олон медальтай. Бараг тэр медалийнхаа ард ингээд зогсоод бараг харагдахааргүй. Сайн байна уу? Би медалийн эзэн байна гэх те. Ямар хөөрхөн юм бэ? Тэгээ сумын заан босон гэж шүү дээ хамгийн гоё нь. Тэ 14 настай. Тэгээ би зүгээр тэгэж бодохгүй энэ хоёрын медалийг хараад юу яачвал яадаг юм ингээд бөөндж жогоод нэг болгоод шууд улсын заан ч юм уу те. Мэд наад юунуудаа шагналуудаа бүгдийн нөгөөд ахын улсын начин цолоо авч гэдэг юм уу те. Нэг юм самар мөнгнүүдээ цоглуулж байгаа нэг бүхэлддэг шүү дээ те. Яг тэр шиг нэг бүхэлдээд нэг улсын цол өгчмөр шиг санагдаад явдсан шүү. Ийм олон медаль аавна гэсэн чинь бол үнэхээр лаг залуучууд байна. Тэгээд олон төгсөлтүүд дундаас ийм олон медальтай бас одоо онцгой төгсөлт нэг байлаа гэж. За энэ 7 хоногт нөгөө нэг урт настай удаан жаргалтай татварын хуульчин улсын хурлаар хэлэлцэгцээ. Татварыг ерөөсөө ганцхан талаас нь хардаг. Төсвийг одоо санхүүжүүлэгч эсвэл төсвийн зарлагыг бүрдүүлэгч гэж хардаг татварыг. Нэгт хоёрт шудраг усыг тогтооно. Эсвэл нийгмийн тэгш бус байдлыг арилгах хэрэгсэл гэж бас хардаг. Энэ бол социал демократ үзэл баримтлал. Гэтэл илүү их цалин авч байгаа хүмүүс юу нь яагаад илүү их цалин авч байгааг бодож үзсэн үү? Маш их хөдөлмөрлөж байгаа. Хуруу хумсаа хуйглан байж шүн дөлөөр хүртэл ажиллаж байгаа. Эсвэл илүү их боловсрол эзэмшсэн байгаа. Магадгүй боловсрол эзэмшихдээ маш их мөнгө төлбөр төлсөн байгаа. Тэгээд дээрэс нь ачаал нь одоо бага цалин авч байгаа хүмүүсээс илүү их учраас илүү цалин авч байгаа шүү дээ. Тэднийг л ерөөсөө ингэ үцэхгүй. Тэр нөхдүүдээс цалингаас нь авч нөгөө бага орлоготой иргэдэд өгсөй л гэдэг нэг ийм л одоо үзэл баримталтай манай Монголд дийнам. Тэгээ над руу өдрийн баг маш олон мессеж ирж байгаа уурхай ажилтнуудаас. Уурхай ажилтнууд чинь 3-4 саяын цалинтай байна л да. Тэгээ одоо бид нар өстой зөв махаа идээд баг гэр бүлээсээ салан алдаж байж нэг 3-4 сая төгрөгийн цалин авж байгаа. Аага багтааж баян таргандаа бид нар ерөөсөө энд ажиллаагүй. Зарим тохиолдолд бол бүр үр хүүхдээсээ хэдэн сараар хол байна. Тэгээ энэ бол бидний махаа идэж олсон хөдөлмөрийн үр шим.
Гэтэл одоо энэ ерөөсөө өндөр цалинтай авж байгаа иргэдгээл ерөөсөө ингээд биднийг тэр цалингийнхын тоогоор хамруулад ад үзээд ах юм. Бид нар тэгж цалингаас илүү татвар төлж тэр бага орлоготой иргэдийг халамжилмааргүй байна. Бид нар өөрснөө ядарч ийн хэцүү байна. Ийм мессежүүд өдрийн хэд ирж байна. За нөгөө өнгөрсөн 7 хоног жингол өстэй арайчтай энэ баян өндөр цалинтай хүмүүсийг л дэмжих гээд штэ гэдэг ийм юм явсан. За тэрэнд хариулт хэлж байна. За дээрэс нь бас цэнгүүн гişүү юу ярьсныг сонс. Үгээр шудраг бас байдал үүсгээд байгаа. Тэгээд бид нар одоо ингээд амьдралаа авч яваад хичээл зүтгэл гаргаж байгаа иргэдийгээ ерөөсөө дэмжих бодлого явуулахгүйгээр та нар дундаж давхраг. Та нар ажиллаа хийгээд болж байгаа юм бол та нар илүү төлдөг байх хэрэгтэй штэ. Илүү болцоогүй хүмүүсүүдlooгаа бид нар чиглэх ёстой гэд өнгөрсөн 30 жилийн бодлогоо хэрэгжүүлсэн. Ингээд яваад байсан чинь үр дүн дагаварт нь яаж ийн гэхээр яг эд ажиллах насны залуу гэрүүлүүд, залуучууд маань за Монгол улстай амьдрах болцоо алгаа хөдөлмөрийг үнэлэхгүй байгаа даа. Хичээл зүтгэл байхгүй маань. Би ер нь энэ улсад байх юм бол миний ирээдүй гэрэл гэгээтэй байхгүй байна гэд бүх насны одоо энэ залуучууд бүгдээрээ одоо Солонгос, Австрали гих мэт чөлөөт эдийн засагтай хөдөлмөрийг үнэлдэг тэр улсууд руу яваад байгаа. 10 жилээ төгсөж байгаа хүүхдүүд төр та бүхэн очиод асуугаад үзээрэй. Бүгдээрээ яаж гадагшаа явах вэ гэдэг бодол тавцсан байна. Бүр 10 жилээсээ шүү. Энэ өөрөө гамшигын хэмжээнд ирж байгаа. За ингээд яасан чи нөгөө татварын хуулийг энэ татварын хууль сүултээ нэг юм сон жанхуу шиг болцсон зөө. Нөгөө нэг хувь биш дээ. Нөгөө хүн амын орлогын албан татварыг 1% болгох чинь ардын намаас орж ирж байгаа нөгөө татварын хуультай хамт нэгдээд нэг юм юу болоод тэгснээ сонин ийм мутацд ороод тэгснээ 2 саяас сая хүртэлх цалинтай хүмүүс болохоор 1% татвараа төлөөд 2 саяас дээшээ болохоор шууд 10% төлдөг ч үлээ те нэг юм сонин болоод тэгснээ хэрэгч хугацаанд 28 он болж молоод бүр утгаа алдсан жанхуу шиг болж байгаа зөө. За тэгээд энэнд нь одоо хуулийг одоо яг нуруунд дээр үүрээд авч явж байгаа ган хуйг гишүүн цэнгүүн гишүүний асуултанд юу гэж хариулсныг өдөр сонсъё. За энэ залуучууд гадагшаа гарч явж байгаа асуул үнэхээр сэтгэл санаа зовниж байгаа. Гэхдээ энэ бол бас нэг тийм муу зүйл биш. Бид нар бол одоо тэгтээ гадаадын хөрөнгө оруулалтыг татахгүйгээр цаашаа урагшлах ямар ч боломжгүй л болчиход байна шүү дээ. Тэгэхээр чинь иргэд маань, залуучууд маань гадагшаа явж нүд тайлъя гэж боддог те. Энэ бол залуудаа бас гадагшаа явах уулыг сайн байдаг. Би өөрөө бас одоо оюутан багтаа гадагшаа бас явж исэн. Жил одоо Солонгост одоо хар ажил хийж исэн. Туршлагатай гэх юм уу да те. Яг тэр сүлээс яваа туршлагатай гэх юм уу та. Яг манай ган уяг гişүү чи сайн шүү дээ. Хөөхөн залуу шүү дээ. Юу гэсэн ч үгүй. Тэр нь юу та ямар хамаатай юм бэ те. Тэгээ хамгийн гол нь яг үгүй ган уяг гişүү нэг ийм их ойлгох гадагшаа явж сурах. Эх орноо орхиод гадагшаа яваад амьдрал хайж явах хоёр ч ингээд амар шал хоёр өөр юм шүү дээ. Тэгсэн чи манай ган уяг гişүү бас хар ажил хийж л байсан юм байна бас Солонгос те бас нэр мэдчихэж байгаагүй айгүй сонир факт биш. Юу хийсэн бол Иса хийсэн болоо ногоон дээр ажилласан болоо те барилга нураалтан дээр ажилласан болоо бас сонирхолтой бас асуумаар асуулт байна те сэтгүүлчтэй та яг ямар харж үгүй би нарийн ярих бол би ч гэсэн бас Австралид бас төмөр хийж л явлаа. Тэгэд нэг ийм юм байна. Илүү хариуцлагатай байгаа, илүү бүтээмжтэй байгаа, илүү боловсралтай байгаа хүмүүсээ илүү их шийтгийа гэдэг юм яриад байна. Өндөр цалинтай гэдэг чинь илүү боловсралтай байна гэсэн үг, илүү бүтээмжтэй байна гэсэн үг. Илүү их гараасаа юм гаргадаг, илүү их хариуцлага авж байгаа гэсэн үг. Илүү олон цаг ажилладаг гэсэн үг. Илүү хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилладаг гэсэн үг. Тийм хүмүүсийг илүү өндөр татварлана гэдэг чинь тийм нөгөө хүмүүсийн инсентив буюу тийм өөрийгөө дайчлах тэр уран зориг нь илүү их шийтгэнэ л гэсэн үг шүү дээ. Ингээд ирэхлээр яадаг вэ гэхээр хүмүүс тийм байх сонирхолгүй болж эхэлдэг. Илүү боловсралгүй байсан нь илүү гоё юм. Нөгөө ядуугаараа бахархах сэтгэлгээ те. Нэг ядуугаараа нэг ингээд аархаад идэг шүү дээ. Би ингээд ийм юучгүй байгаа нь гоё юм шиг гэдэг те. Тийм сэтгэлийг та нар зүгээр боддоо ангид байгаа онц сурлагатай хүүхдүүдийн дүнгийн ангид байгаа муу сурлагатай хүүхдүүдийн дүн рүү ингээд тэнцвүүлээд байх юм бол нөгөө онц сурлагатай хүүхдүүд онц сурах сонирхол нь төрөх болов. Яг тэрнтэй адилхан процесс. Ерөөсөө яг ижилхэн эдийн засгийн инсентив буюу өдөөлт ажилтдаг юм байнамаа. Тэгэхээр өндөр цалинтай гэдэг чинь манай Монгол улс бөөнөрөө тийм хүмүүс шиг болох ёстой гэсэн үг болохоос биш.
тэр хүмүүсийн улам их шийтгээд арай илүү туршлага багтаа ч гэдэг юм уу арай илүү боловсрол муутай хүмүүс рүүгээ мөнгөний өгөөд ийн гэдэг чинь өөрөө зөв бодлого ерөөсөө биш шүү гэдгийг л ойлгоосоо. За тэгээд уянгаа гишүүн ер нь дургу байлээ. Улсын хурлын гишүүний хувьд хүлээж авсан мэдээлэлээр ямар ч тийм үндэслэл бол байгаагүй. Ди парламент дээр нээлттэй байгаа. Эдийн засгийг сонирхон хардаг манайхан бүгдээрээ ороод 1% артлын тооцоолыг хайгаад үзэр. Байхгүй. Яагаад 1.1 биш юм? 2 биш юм? 0.5 биш юм? Ямар ч судалгаа байхгүй. Тэрийн хуулийг болохоор одоо өргөн барьсан гишүүдээс уучлалт хүсэж байгаад нэг зүйлийг хэлье. Батлагдвал өргөн барьсан гишүүдэд сайн. Батлагдахгүй бол бүр сайн гэдэг л хуулийн төсөл гэж харж байгаа. За нөгөө яагаад 1% юм бэ гэдэг нөгөө аргумент нь хаана байгаа юм бэ гэдэг асуугаад байна. Энд чинь нөгөө ди парламент дээр 100 мянган хүний гарын үсэг авсан учраас улсын хурл руу ороод байгаа шүү дээ дарга. Уянгаа гишүүнэ. Тэр чинь гол нь нөгөө нэг 100 мянган хүн нөгөө нөөтийн татварыг 5% болгоё, хүн амын орлогын албан татварыг 1% болгоё гэдэг тэгээ хуулиараа улсын хурл руу орж ирж байгаа шүү. Тэгээд ер нь бол татвар багасчих юм бол бидний амьдрал сайж. Нөгөө нэг дарга нарын чинь үрдэг мөнгө нь багаснаа. Нөгөө гарын салаагаар урсгаад байгаа мөнгөө багасгаач л гэж гуйгаад байгаа шүү дээ. Тэгэд энийг багасгахын тулд нөгөө төсөв рүү ордог мөнгө нь багасчих юм бол одоо багасгахгүй байгаа төсвөл багасгачих болов уу гэж найдаад байгаа байхгүй да. За ер нь одоо манай төрийн зардал ямар амар үрлэгэн болсон бэ гэдэг нэгэн жишээгээр зүгээр харуулчих гэж бодлоо. Тур төлөгч таны мөнгөөр төрийн зарим байгууллагууд ямар үнэтэй оффист сууж байгааг хүргэв. Гүннөө хотын захирагчийн ажлын алба Эко Таворт байрладаг. За 2 дугаар сард гэхэд гэрээний дүн 48.9, санхүүжилт 78.6 сая төгрөгийг шилжүүлсэн байна. Монгол улс далаагүй. Гэхдээ далайн захиргаанд лагшин төвд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 1-р сарын түрээс 23.1 сая төгрөг байсан бол 3-р сард 38.5 сая төгрөгийн түрээсийг төлсөн байна. Хөшөөний эдийн засгийн чөлөөт бүс Эко Таворт байрладаг бөгөөд 25 сая 923 мянган төгрөгийг шилжүүлсэн байна. Төр төсвөө хэмнэх гэж байдаг чадлаараа мачиж байна. Харин энэ мэтчлэн сар бүрд 20-30 сая гэж өргөдөж байгаа төсвийн мөнгө хэд вэ? Эднэр ерөөсөө өөрсдөө төсөө танахгүй заяа. Гол нь эднэрийн төсөвт ордог мөнгөийг багасгаж ийж одоо нөгөө иддэг хоолыг багасгаж ийж энэ хүмүүсийг тураахгүй бол наад чи өөрсдөө сайн дураараа юмаа болохгүй. Хүмүүс айгүй гой бодоод л айгүй гой сайн дураараа өөрсдөө төсвөө багасгаал тэгэнгүүт нь манусын татвар багасна. Sorry no хэзээ ч тийм байхгүй. Эсвэргээрээ татварыг багасгахгүй болохгүй. Эднэрийн иддэг хоолыг багасгаж ийж энэ аимшигтай таргалцсан энэ төрийн зардлыг бид нар жижиглэнэ өөр ямар ч боломж байхгүй. Биднэрт үлддэг мөнгө нь ахиухан байж иж тэ энэ зах зээл дээр эргэлдэх мөнгө чи ихсэн. Тэгээд дээрэс нь эднэрийн үрдэг мөнгө нь багаснаа. Энэ үрдэг мөнгө болгоны цаана авилгал хээл ахвал байгаа. Тийм учраас энэ татварын хуулийг багасгаасаа гэж яриад байгаа. Тэгээд дааж одоо энэ хууль маань одоо сүүлдээ юу болсон мэддэхгүй нэг юм жонхоо шиг юм болоод хуурж явах шиг байна. Хөдөлмөрийн өсний доод хэмжээ хүртэл тэг хөв. Тэгснэ 2 сая хүртэл 1%. Тэгснэ 2 саяас дээшээ болохоор 10% гэдэг ингээд дахиад нөгөө нэг утгагүй балан юм руугаа яваад байна. Одоо тэгээд харин тийм. За тэгэхээр тийм байна. Тэгээд одоо ямар ч үсэн татвараа олигтойхон шиг багасгачаасаа да одоо өөр хүсэх юм алга хэдхэн жилийн дотор манай төсөвч хэд дахин нэмэгдсэн шүү дээ. За та бүхэн нэгстэй маш гоё мэдээ дуулгая. Монгол брэнд Солонгосын зах зээл дээр албан ёсоор гарсан байна. Энэ ямар брэнд вэ гэхээр Сэнгүүр Ультра гэдэг брэнд Солонгосын GS25-ын нийт 15 мянган салбараар зарагдж байгаа юм байна. Та яг одоо өөрт ойрхон байгаа GS25-ын салбараас ороод Монгол брэндээ авч уух боломжтой юм биш үү манайхаа. Тэгэд Монгол брэнд дэлхийд өрсөлдөх боломжтой юм байна гэдгийг бас Сэнгүүр Ультра брэнд дахин харууллаа. Дээрэс нь Monde Selection гэдэг олон улсын аварц байдаг. За энээс алтан медалийн бас Сэнгүүр Ультра брэнд авсан байна. Тэгээд Солонгос дахь монголчуудтай бас уриалмаар байна. Та бүхэн Монгол брэндээ дэмжиж бас хэрэглээрээ хажууд байгаа Солонгос найзуудтай Монгол брэндийн амт ямар байдгийг бас амсуулаарай. GS25-ын нийт 15 мянган салбараар Сэнгүүр Ультра зарагддаг болсон байна. Баяр хүргэе манайхаа.
энэ 7 хоногт нэг гэгээлэг мэдэнд нэг мэдээ орох гэж байгаад арай өөр мэдээ болоо явчлаа. Тэгээд энэ яасан бэ гэхээр саажилттай залууг зам гарах гэж байхад нь маш гоё тийм одоо маш олон хүний хайрыг татсан нэг үйл явдал болсон. Энэ юу вэ гэхээр цагдаагийн албан хаагч саажилттай иргэнийг зам гарахад нь тусалсан. Тэр доор нь бол маш их гоё уянгын комментууд бичсэн байсан. За тэгээд тэр туслуулсан залуу өөрөө юу гэж ярьсныг бүгдээр сонсъё. Бичлэг дээр иргэн мөхтөлөө зам гарч байхад цагдаа төвшиж гарч байгаа нь харагдана. За тайлбарт гарцаар гарч чадахгүй ганцаараа удаан зогссон иргэнд цагдаа тусалж буй мөч гэж ая дэвсэн олон нийтийн сүлжээнд тухайн хүний зөвшөөрлөг нийтэлсэн байгаа юм. За хэдийгээр эерэг мэт боловч энэ нь тухайн хүндээ доромжлол болж үлддгийг тэрээр хэлсэн юм. Би гарцаар зүгээр л гарч байтал энэ цагдаа ирээд хөтөлсөн. Би ямар түлхээд холдуултаа биш. Би энэ удаа улаан гэрэл солигдохыг хүлээж жаахан зогссон. Ногоон гэрэл асаагүй байхад явуултаа биш. Цагдаа үүргээ гүйцэтгэж явахаар сайн хүн болоод би зүгээр ангаах ухааны сургуульд хичээл заахаар явж байхад асуудал тулгарсан хүн болчихдог нь ямар учиртай юм бэ? Надаас зөвшөөрөл аваагүй байж миний дүрсийг яагаад олон нийтийн сүлжээнд тавиад байгаа юм? Миний тухай буруу ойлголт өгч нэр төрд халдаж байна. Энэ дүрс бичлэг дээрх комментууд надад таалагдахгүй. Монгол улсын иргэн би зүгээр л гарцаар гарахтай зогсож байсныхаа төлөө өрөвдөлтэй хүн болчихлоо. Хүний зөвшөөрлгүй юу байсан шүү дээ. Нэг ийм ойлголттой байдаг юм. Нэг ийм хөгжлийн бэрхшээлтэй гэхлээр л нэг ийм өрөвдмөр гэдэг нэг тийм ойлголттой байдаг. Нэг ийм тэг ингээл нэг ийм саажилттай ч юм уу суумгаач байдаг юм уу те эсвэл одоо яадгийн нэг ийм хараагүй харааны бэрхшээлтэй ч гэдэг юм уу. Инглээр нэг тийм өрөвдмөр байх хэвээр өрөвдүүлээл тэгэл нэг хүн туслаал те. Тэгэхээр нөгөө ингээл хүмүүс ваа ямар гоё юм бэ гэл те нэг тийм өрөвдмөр байх хэвээр гэдэг нэг тийм балан хандлага байдаг. Sorry наад хүмүүс ч ерөөсөн тийм өрөвдмөр хүмүүс ерөөсөө биш. Харин эсрэгээрээ яг манустай адилхан хүмүүс зөө. Яг манустай адилхан гоё ингээ те have fun болоод party маар байна тийм үстэй. Ингээл зүгээр л бид нартай л адилхан хүмүүс. Тэгэл нэг ингээл хөгжлийн бэрхшээлтэй гэхэлэр бүгдээр нэг үү гэх нэг сон бити тэгэрээ тэгээ зүгээр л энэ хүмүүс хүн гэдэг нь хүлээгээд авчихсан. Бити PR дээр ашиглаараа манайхаа. PR надаар надад туслаа. За дараагийн мэдээ хуурамч бичиг баримттай холбоотой мэдээ байгаа маа. Мэдээгээ мэдэхгүй шүү. За дараагийн мэдээ хуурамч бичиг баримттай холбоотой мэдээ байгаа маань. Би өөрөө ч бас сайн мэдэхгүй байгаа. Хамтдаа үзцгээе. Огт төрөөгүй хүүхдэд хуурамч төрсний гэрчлэгийг гаргуулan 18 жилийн турш хүүхдийн мөнгө хууль бусаар авсан этгээдийг илрүүллээ. Тодорхойлбол ойрын хамаарал бүхий эмэгтэй хүүхэд төрүүлсэн тухай эмнэлгийн бичгийг ашиглан хуурамч төрсний гэрчлэгийг гаргуулan авч Б гихнэр өгч 18 жилийн турш буюу 2006-аас 2024 оны хүртэлх хугацаанд сар бүр олгодог хүүхдийн мөнгөнд итгэмжийг бэлэр болон арилжааны банкны данс ашиглан хууль бусаар авч хувийн хэрэгцээнд захиран зарцуулж байсан гэх урьдчилсан нөхцөл байдал тогтоогдсон нэр бүхий иргэний хууль бус үйлдэлийг Сонгон Айхан дүүргийн цагдаагийн газрын 3 дугаар хэлтсээс илрүүлсэн. Оо 18 жил шиг те. Тэр хорооны ажилтан нь одоо юу хийж ийсэн болоо. Одоо яд ч нэг хүүхдийн очиод нөгөө өрхийн эмнэлгийн хүн чинь очиод нэг бүтгэгдсэн хүний чинь очиод нэг хүүхдийг үздэг үстэй тийм үзлэгч хийгээг юм уу те. Тэгээд зүгээр ингээд алга болцсон байж байгаа юм байна. Зүгээр аа. Тэгээд энэ чи одоо манайхаа эн чинь бол зүгээр нэг л хэсгэн штэ. Тэгээ одоо сая түрүүний хөгжлийн бэрхшээлтэй иргэнгээ яригдлаа тий. Одоо энэ хөгжлийн бэрхшээлгүй мөртлөө групп авдаг нэлээд том группийн мөнгө авдаг нэлээд том хэсэг байна. Хөгжлийн бэрхшээлтэй мөртлөө жил болгоо очиж үзүүлээд группийн мөнгө авдаггүй бас нэлээд том хэсэг байна. Айгуу сонио. За тэгээд дээрэс нь тэтгэвэр авдаг амьд ус хүмүүс бас нэлээд том хэсэг байна. Ингээд энэ нэг хараал эцсийн халамжийн чинь тойроод ийм лалрын юмнууд маш ихээр болж байгаа. Тэгээ энэ лалрын юмнууд чинь хэний мөнгөн дээр явдаг гэхээр дахиад нөгөө буулгахыг хүсэхгүй байгаа тэр татварын мөнгөн дээр чинь ийм том сүлжээ map тэ бүхэл бүтэн ийм халамжлуулдаг бүлэг ингээд байж байна монголчуудаа. Тэгээд тэрний нэгэхэн хэсэг 18 жилийн дараа баригдчихэ. Тэгээд чадвал бариараа гэдэг кино болвол нэрээ хажууд нэрээ юу ч юм бэ те. Франк Абигнел бол энэ лөөрчний хажууд бол лөөрч биш юм бэ. 18 жил явсан шүү дээ. Бүхэл бүтэн хүүхэд өсгөөд
Азар нөгөөдг нь 18 үрээд хасалт хийх гэж байгаад авиг бол баригдсан байгаа. Энэ 7 хоногийн гэгээлэг мэдээгээ үзцгээ яа манайхаа. Цуснд байдаг, эсвэл хөдөө байдаг, эсвэл эрүүл газар очиж бууцсан айлуудыг бодвол манай эн чинь яг гэр хороол дотор болох тэр надад ямар зүгээр нэг мод тариад ингээд гоё мод тарьцсан гэдээ ярихаасаа илүүтэй энэ орчныг ихлэ мод ургах, сайхан ургах, ганцхан мод биш ургамал бүх юм ургах нөхцөлийг бүрдүүлэх гэж би их хөдөлмөр цаг зарсан. Нэг хүнд гоё том хаус баялаг нь байх юм бол нөгөө нэг хүнд бол нэр төр албан тушаал баялаг байж болно. Бас нэг хэсэг хүнд баялаг юу вэ нөхтөр авах таашаал тэр гоё кайф тэр момент орчин гэдэг юм юу байх ёстой гэдгийг л ойлгуулчих хэрэгтэй. Энэ толгойд суулгачих юм бол тэгэхгүй бол мэдэхгүй шүү дээ өөрхий хүчээргүй энэ мод суулга мод тарил гэдэг ах юм тэрний өгөөж нь юу байдгийг мэдрэхгүй тэрийг мэдрэхгүй хүн бол хэцүү л дээ. Бүх юмны одоо хөдөлгөгч хүчил эдийн засгийн хөшүүрэг байна л да. Одоо ажиглаад хараад байхад эдийн засгийн хөшүүрэг байна. Йоо ямар гоё юм бэ. Юу вэ? Яг бүр ингээ баян бүрчиг харагдаж шүү дээ. Бүр яг энэ хашаан зүгээр дангаараа бүр ингээ оочсон. Тэгэд ер нь ийм байна. Хүний нөгөө нэг хүний нэг тэр өөрийнх нь нэг юм хувийн одоо юу гэдэг те нэг юм цаанаасаа нэг юм ажилсаг хөдөлмөрч хүмүүсийн бүх юм ингээд гой цэмбэр ингээд цэм бямб те айгуу гоё явах юм аа. Тэгэд энэ ахих бол тийм байна. Тэгэд үнэхээр гайхалтай. Зүгээр гэр хороолтонд энэ бол лагерийн байшин биш те. Энэ бол хөдөөч биш те. Яг гэр хороолтонд ингээд хөдөлмөрлөөд ийм гоё орчныг бий болгож болд юм байна. Зарим айл руу оронгууд ингээд бүх юм нь хөглөрсөн ингээд ийм айл байж хаад зарим айл руу оронгууд хамаг хүүхдүүд нь хүртэлтэй ингээд нусгүй ингээд амар гоё ингээд цэвэрхүү ууцсан уцтай те. Гэхдээ нэр шууд айл руу ороод мэдэгддэг штэ. Тэгэд ийм хүмүүсээсээ бүгдээр үлгэр жишээ авцгаая хамгийн гол манайхаа те. Бүгдээр үлгэр жишээ авцгаая те хот хороогоо янзалцгаая. Ер нь ингээд эргэн тойрныхоо бүх юмнуудыг ингээд нэг сайхан яг энэ хүмшгэл болох хэвээр байна. Тэгэд үнэхээр гоё урам өгсөн гайхалтай сурвалжлага байлаа. Тэгээ баярлаа. Бүгдээрээ гоё хашаандаа тэгээ гоё байрандаа гоё амьдарцгаая. Тий. Энэ хүн чинь өөрөө ардаа ингээд энэ гоё байгаадаа энэ хүн чинь ингээд өөрөө кайф аваад байгаа байхгүй. Хамгийн гол нь. Тэ ингээд тэр дунд ингээд гоё яг ойд дунд сууж байгаа юм шиг тэр гоё мэдрэмжийг авч байгаа гэдэг бол үнэхээр гоё тэгээд гоё юм аа. Ав хоч 50 сая төгрөгийн шагналын сантай суулаад хөтөлбөр эхэллээ. Одоо оролцоод азтан болоорой. За ингээд энэ 7 хоногийн weekly show-оор өндөрлөө надтай хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Баярлалаа бүгдээр нь амар гоё. За тэгээд ямар ч байсан одоо наадам болох гээд байна. Зуулчид ирж байна те. Наадмын өмнө бол маш олон хууль бол батлагдах байх гэж бодож байна. Гэхдээ яг зүгээр ямар ч байсан нэг юм хандлага нь байгаад энэ өөрхийн юмтай. Энэ улсын гуралч төр энэ засгийн газар төр ямар ч байсан нэг юм жоохон чөлөөлөөд энийг татврыг буулгаад энийг нийгмийн даатгалын нэг жоохон ч гэсэн хөнгөлчий гэсэн нэг тийм хандлага байна. Тэгээ нэг юм хийх гээд оролдоод байна те. Тэр нь бол цаашаалтай байна. Тэгээд хамгийн гол нь шүү дээ. Зүгээр нэг модон сэлэмттэй биш байгаасаа энийг зүгээр нэг косметик битгий хийгээсэ яг үнэхээр нэг хийвэл хийсэн шиг хийгээд нэг юм зүгээр нэг ингээд нэг юм хиймэр аядах биш те. Яг саяны ах шиг те. Яг хийвэл яг хийсэн шиг хийгээсэ. Тэгээд дараа 7 хоногт эргэн уулзцгаая. Дараа 7 хоногт бас нэлээд том 7 хоног болох юм шиг байна. Тэгээд за уучлаарай. За тэгээд дараа 7 хоногт эргэн уулзцгаая. Амраас weekly show байлаа. Дараа 7 хоногт эргэн уулзъя. Баярлалаа манайхаа. Хайртай шүү. Yeah.